За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Ингээд Монгол улсыг 2027 онд хөгжүүлэх төлөвлөгөөгөө бид бүхэн ярьж байна. За тэгэхээр энэ төлөв одоо ийм чухал юмн дээр одоо салбар хариуцсан сайдууд байхгүй байна. Ялангуяа одоо Монгол улсын одоо нийгмийн эдийн засгийн хөгжлийг ганц одоо боомлоод байгаа эрчим хүчний салбар ард түмнийг одоо хөлдөөч гээд байгаа эрчим хүчний салбарын сайд нь өнөөдөр ингээ алга байна. Тэгээд хин одоо чухам асуултанд хариулах юм байгаа. Тэгээд хэд хэдэн асуулт байна л да. За нэгдүгээр асуулт болохоор өмнөх онуудын төлөвлөгөөн дээр байсан нэлээд олон ажлууд 2027 оны төлөвлөгөөн дээр байхгүй болсон байна. Энэ ямар учиртай юм болоо? Ямар үндслээр хасагдсан юм бэ? За Байдрагийн усан цахилгаан станц, Сэгийн голын усан цахилгаан станц, за Төвийн бүсэд 100 мегаваттын ус оромтлуурын усан цахилгаан станц, Багнуурын цахилгаан станц, за Архангаа Үр хангаад 10 мегаваттын нар, 20 мегаваттын цагийн батарей барина гэсэн ажлууд байсан бүгдөө байхгүй болсон байна. Тэгэхээр энэнийг одоо үндслийн тайлбарлаж өгөөч ээ. За хоёрдугаарт нь айл өрхийн сэргээгт эрчим хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөөн дээр ямар нэгэн тоо хэмжээ алгаа. 1000 кВт гэсэн байна. Тэгэхээр 1000 кВт ч айл хэдийн баригдсан шүү дээ. Ерөнхий сайд болохоор мэдэгдэлтэй хэд хоногийн өмнө 100000 айлаа гэд мэдэгдсэн. Тэгэхээр 100000 айлыг үнэхээр 27 он төлөвлөсөн юм уу үгүй юу? Энэ дээр яг тодорхой хариулт өгөөч ээ. За 3 дугаар асуулт болохоор мөн одоо ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө 5 аймаг дээр 150 мегаваттын тархмал их хөөсрийг барина гэсэн. За энэ одоо тархмал их хөөсрөл эрчим хүчний яамнаас төлөвлөд байгаа 6 аймаг дээрх 115 мегаваттын сархмал их хөөсрөөс бол тусдаа асуудал юм аа. За тэгэхээр ерөнхий сайдын яриадсан 5 аймгийн тархмал их хөөсрөл энэ төлөвлөгөөн дээр бас алга байна. Тэгэхээр энэ ямар учиртай вэ? За мөн ерөнхий сайд одоо ногоон зээлийн хүүг бууруулнаа гэж бууруулж ээж тэр айл өрхүүд одоо сэргээгт эрчим хүч ашиглаад эрчим хүчээ хэмнэх за мөн илүүдэл цахилгаанаас хүлжээнд борлуулад орлого олох ийм боломжийг нэмэгдүүлнэ гэсэн. За тэгэхээр бас энэ ногоон зээлийн хүүг бууруулах талаар бол ямар нэгэн төлөвлөгөөн дээр алга байна. Та бүхэн яаж одоо ямар механизм ашиглаж ногоон зээлийн хүүг бууруулна гэж төлөвлөж байгаа вэ гэсэн ийм одоо 4 асуулт байна. Та бүхэн тодорхой хариулж өгнө үү? За ажлын 5 номер. За эрчим хүчний салбарт либералчлыг үргэлжлүүлэх, тарифыг чөлөөлөх асуудал тулгымцсан асуудал. Олон жил үүнд барьсан. Энтэй холбоотойгоор салбар өөрөөргөө хөгжүүлээд авч явах, өөрөөсөө эргэж хөрөнгө оруулалт хийх, шинэ технологи нэвтрүүлэх болцоо алдсан. Нүүрсний уурхаагаас ахуулаад нүүрс тээвэр, нүүр одоо эрчим хүч үйлдвэрлэл, түгээх, дамжуулах, хэрэглэгчийн бүх төвшөнд үнийн бодлого хатуу мөрдөж байгаа. За энэ хатуу мөрдсөний үр дүнд үндсэндээ салбар хүндэрсэн. Өнөөдөр эдийн манай эрчим хүчний салбар дээд хүчин чадалтай тулсан. Одоо дахиж ямар нэгэн байшин барилга үйлдвэр аж ахуй нэгжид эрчим хүч дулаан захилгаан хангах болцоогүй болж байгаа. Иймд эрчим хүчний салбарт яралтай бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм болохоор 27 оны гадаад зээл тусламж гол бодлого энэ эрчим хүчний салбарыг 1 номерт анхаарч хэрэгжиж байна. Нөгөө талаар эрчим хүчтэй холбоотой тариф үнийн одоо чөлөөлтийн асуудлыг авч хэрэгжүүлэхээс цаашгүй шаардлага бас үүсэж байгаа. Нийт эрчим хүчний салбарыг онцолж нийт 41 саналыг яамнаас ирсэн 41 саналыг бүтэн тусгаж явж байгаа. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх болцоонууд байхгүй. Гадаад зээлийн ашиглалт дээр нэг 10 төсөл нийт 1.3 их найдын өртөгтэй гадаад зээлийн ашиглалт эрчим хүчний салбарт төслүүд дээр явж байгаа. Айл болох хувийн хвшлийн түншлэлийн хэлбэрээр шууд хөрөнгө оруулалтаар л явна. Таны яриад байгаа сэргээгтийн энэ бүх төслүүд дандаа нээлттэй дуудлах худалдаагаар хувийн хвшлийн хөрөнгө оруулалтанд тулгуурлана. Одоо энэ Нялга чойрын оройнд баригдж байгаа Баянгийн бөөрөлжүүдийн одоо энэ бүх цахилгаан станцууд тэр сэлэнгийн бүгд хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Чойжуулсрын сайд бол 1200 мегаваттын хүчин чадлыг аваад 1800 болгоод 600 мегаваттын хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгөөд ажиллаа гэсэн. Одоо бид үн тариф салбарын либералчлах бодлогоо хэрэгжүүлж хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулахгүй бол энэ асуудал манай улсын хөгжлийг одоо гол гацаах бодлого энэ болж байгаа. Нөгөө талаар урсгал зардал нэмэгдэлтэй холбоотойгоор улсын төсвөр шийдэх болцоог болж байгаа. Ийм л одоо хайчинд одоо бид орж ирж байна л да. Тэгэхээр аль болох энэ салбартууд яаралтай бодлого арга хэмжээнд авч хэрэгжүүлнэ. Энэ яригдж байгаа зорилтууд дандаа хувийн хвшлэлээр
тулгуурлаж явагдана. Ажлын хэсгийн 7 номер. За ногоон зэлийн үлдэгдэл 3 сарын байдлаар 2.5 эхний төгрөг төрсөн байна. Нийт банкны системийн зээлийн багцын 5.7% эзэлж байна. За зээлийн хүн бол 14.1% байна дундчгүй. Ерөнхийдөө бол шинээр болгосон ногоон зээлийн хүү бол 14%-тэй, шинээр болгосон одоо бусад зээлийн жигсэн дундчгүй бол 17.8%-тэй буюу одоо бусад зээлүүтэй харьцуулахад харьцангуй бага хүүтэй болгож байна гэж бол статистик мэдээлэл харахад ингэж харагдаж байна. Өнгөрсөн онд бол ногоон зээлийн багц бол оны эцэст нийт багцын 5.3% эзэлсэн, 2.3 их найт төгрөг төрсөн байсан. За оны ихнээс өсөөд одоо 0.200 орчим тэрбум төгрөгөөр өсөөд 2.5 их найт төгрөгт хүрч бол нэмэгдсэн байна. За эцэг гишүүн тодруулъя. За асуултанд ерөөсөө хариулахгүй байна л да. Сая одоо би яг тодорхойл нэг 4 асуулт асуусан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө асуултанд хариулсангүй зөвхөн энэ салбарын хүн болгоны мэдж байгаа проблемыг л урдаас яриад байна л да. Энэ миний саяны одоо ярьсан 5 төсөл яагаад алга болцсон? За тэр айл өрхийн 10,000 гэж ерөнхий сайд мэдгдсэн. Энэ яагаад орж ирээгүй? За тэр айл одоо ерөнхий сайдын мэдгдсэн 5 аймаг дээр тархмал барина гэсэн тэр яагаад төлөвлөгөөн чи орж ирээгүй гэсэн. Энд ч одоо тэнэг хүн ч ойлгохоор ийм ойлгомжтой асуулт асуусан. 3 дугаарт нь болохоор ногоон зээлийн хүүг бууруулна гэж ерөнхий сайд хэлсэн. За тэгэхээр тэр төлөвлөгөө чухам энэ дээр яаж орж ирсэн юм бэ? Бууруулна гэдэг чинь тэр яриад байгаа 14%-аас чинь тэр 6% руу эсвэл 7% руу оруулнаа гэдэг механизм хэрэгжүүлнэ л гэсэн. Тэгэхээр энийг яаж оруулах юм бэ гэдэг энд л хариулаасаа гэсэн 4 асуулт асуусан. Тэгээ яг хариулт авч чадахгүй байна л да. Ягаад тэгэхээр эрчим хүчний салбарынхаа нэг сэрхэгч хүн энд алгаа. Тэгээ яаж бид нар бүхэл бүтэн улс орноо хөгжүүлэх юм бэ? Ийм ажилтаа ийм Эрчим хүчний яамнаас бол өнөөдөр энд оролдох хүн хэрэг байгаа. Гэхдээ саний асуусан асуултуудад тэмдэглэж аваад эрчим хүчний яамнаас яг албан бичгээр эцэг гишүүнд хариулт өгөх ёстой гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр манай эдийн засгийн байнгын орны ажлын албаныхаа анхааралаа гэж хэлмээр. За ажлын засгийн 5 номерын микрофоныг нээ. Төслүүд алга болохгүй. Нэгэнт хөгжлийн бодол төлөлтөй хуулиар ингээд улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжих 88 хөтөлбөр батлагдсан. Тэгэл аль болох ингээл бид нар санал болгоод хөөцөлтэй л байгаа. Жишээл одоо Байдрагийн усан цахилгаан станцын төсөл эрх засгийн газрын хурлаар саналаа авсан. Төр өвөгийн тэнцлэр хэрэгжихээр бас нөгөө түншлэлийн хөтөлбөр болго зарлах гад орж ирж байгаа жишээтэй. За Хинтийн цэнхэр мандлын усан цахилгаан станц төсөл судлагдж байна. За хоёр улсын нөгөө хэлийн устай хэлцээртэй бас холбоотой болохоор жоохон асуудлууд цаг жоохон хойшлоод судалгааны ажлууд явагдаад байна. За хөрөнгө оруулалт яг үнэндээ Монгол улсад хөрөнгө оруулах орчин маш муу байна. Ялангуяа эрчим хүчний салбарт энэ үн тарифын бодлоготой холбоотойгоор хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Энэ бүх төслийг чинь бид нар аль болох нэмэхийн тулд бүгдийг л зарлал хөөцөлдөөл яриа л байна. Үнэхээр хөрөнгө оруулалтаа дагуулж хийгээвэл энэ За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.